Сайн байцгаана уу. За ингээд мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэж үгээдэг шүү дээ. Өнөөдөр би өөртөө маш том челленж буюу сорилт эхлүүлээд энэхүү контентыг эхлүүлж байна. 40 настай хүн 18 шиг ирч хүчтэй болж чадах уу? Яг энэ сорилтын хүрээнд өнөөдрөөс ахуулаад 365 хоног буюу 1 жилийн хугацаанд өдөр болгоныхоо хийж байгаа үйлдэлүүдээ нийтэд ил болгоод ингээд 7 хоног болгон 18 чигээ өндөр үсрээд сагсан бөмбөгийн голцооноос үсрээд барьдаг болох зорилт тавьж байна. Хамтдаа дотгошоо ороод яг ингийн тулд юу хийх ёстойг үе шаттайгаар хамгийн ихний контентоос эхлүүлье. Надтай хамт байгаарай. За сайн уу. За ингээд мэдхгүй би үнэхээр нэг талаас өөртөө итгэхгүй байна. Гэхдээ чадна. Амьдралдаа хийж байгаа магадгүй хамгийн том бизнесний шийдвэр давч чадах хэсгээ мэдэхгүй байна. За ингээд 365 хоног хугацаанд ямар ч байсан өдөр тутам хийж байгаа ажлууд болон өөрийнхөө 18 нас чигээ өндөр өсөрдөг байх тэр ирч хүчээ олж авахын төлөө энэ сорилтыг ямар ч байсан эхлүүлж байна. Энэ сагсан бөмбөгийн голцоонд очиод ингээд чөлөөтэй өсрөө бариад авч чадах уу? Тэр ирч хүчийг бид нар авч чадах уу гэдгийг эхний ээлжид яг энэ салбарын онлын хүмүүстэй утсаар цөмөрөө яриад онлын ойлголт авъя. Хэрвээ би чадна гэж байвал энэ лөө барьж оръё. Хэрвээ би физиологийн хувьд 40 настай хүн үнэхээр өндөр өсөрч чадахгүй, мөн бас ирч хүчийг авч чадахгүй гэж байвал би заавал энийг хийгээд хэрэггүй байх гэж бодож байна. Тэгээд намайг энэ шийдвэрийг гаргах хамгийн гол зүйл би 5 хүнтэй утсаар холбогдно. Энэ 5 хүмүүс хин байх вэ гэхээр жишээ нь ихтэй сургуулиудын мэрэгжлийн өндөр өсөрдөг байхыг хүсэж байгаа учраас биеийн тамирын сургуулийн волейболын тэнхимийн эрхлэгч Наран Туяа Гавьяаттайгаас холбогдъё. За би өөрөө 10 жилд бас волейболын спортын аймгийн шигшээ байсан. Бас ингээ хөөргөн цол зээх хэрэгэмтэй. Тэгэхээр юутай бас өөрийнхөө багийн багш нар Уран Чимэг Гавьяат, Болдоотор багш нартайгаа бас давхад холбогдъё гэж бодож байна. За ямар ч байсан хувцас солиё. Хувцас солиод өнөөдөр бол дасгал хийхгүй. Дасгал хийхээс өмнө ямар ч биеийн тамирын зааланд ирсэн юм чинь биеийн тамирын хувцас өмсчөөд багш нартайгаа сайхан холбогдъё гэж бодож байна. За ингээд цөмөрө тун удахгүй сагсан бөмбөгийн талбай дээрээ онлын ойлголтуудыг холбогдох хүмүүсээс авцгаая. За ямар ч байсан хувцас солиод дууслаа. Хүүхдүүд энд бэлтгэлээ хийж байна. За өнөөдөр бол үндсэндээ онлын ойлголт авах гэж байна. Тийм учраас би тэмдэглэх юм авчлаа. Хамтдаа нэг ширээ тавьж хагаад тэр ширээн дээрээс нэг 5 хүнтэйгээ утсаар холбогдъё. Тэр хүмүүсээс нийтдээ нэг хамгийн топ гэсэн 5 зөвлөгөөг нь авъя. Ер нь 40 настай хүн 18 чиг байж чадах уу? Өндөр өсөрч чадах уу гэдэг асуултаар эхлээд зөмөрөө ямар дасгал хийх ёстой, яах ёстой үндсэндээ зөмөрөө сонсъё. За би тэрнээс өмнө өөрийнхөө үндсэн онцлогийг та бүхэнд хэлье. Би одоо метр 75 миний биеийн жин 97 кг. За метр 75-тай хүн 97 кг жинтэй хүн сагсан бөмбөгийн голцооноос үсрээд барьж авч чадах уу? За энэ их сонирхолтой байх гэж бодож байна. Ямар ч байсан хичээнэ өөрийгөө ялан дийлэхин төлөө хичээх болно. Тэгээд цөмөрөө хамтдаа бас энэ аяллыг 365 хоног эхлүүлцгээе гэж бас та хэдээсээ уриалмаар байна. Надтай нэгдээрэй. За сайн уу. За ингээд 40 настай хүн 18 чиг өндөр өсөрч чадах уу челленжийг өөртөө эхлүүлж байгаа. Яг үнийг хэлэхэд болоо тоглож байгаа залуучуудыг хараад дүүнрийг хараад бас атаархаж байгаа. Би ийм байсан даа гэж боддог биш. Буцаа тэр байсан үедээ очихыг үнэхээр хүсэж байна. За би Говьтай аймгийн ийм аймгийн болоодын шигшээ ийм тамирчин байсан. За ингээд тэр үед бол зүгээр л яг сагсан бөмбөгийн шийдний доороос үсрээл голцооноос ямар ч асуудалгүй бариад авдаг тийм өсрэлттэй хүүхэд бол байсан л та. Яг 1 жилийн хугацаанд энэ зорилтоо тавьж байгаа. За би чадна гэж бол сэтгэл зүгээ бол өчигдөр уржигдөр 1-7 хоног бэлдээд энэ контентыг эхлүүлж байгаа. За тэгэхээр 5 хүнээс зөвлөгөө авч ярив. Хамгийн түрүүнд хамгийн дотны найзаасаа нэг ярив. Асууя. Хоёр дахь нь ихтэй сургуулийн бас мэрэгжлийн тэнхимийн эрхлэгч Наран Туяа Гавьяат багшаас бас асууя. За 3 дахь хүн нь Говьтай аймгийн волейболын
Шигшээ багийн дасгалжуулагч Монгол Улсын гавьяа тамирчин уран чимэг багшаасаа миний багшаас асууя. За дөрөвд хүн бол яахын аргагүй намайг одоо хамгийн анх спортод дурлуулсан, волейболд оруулсан миний одоо ах гэж яригддаг Болдоотор багшаасаа бас асууя. За ингээ хамгийн сүүлдний Эдүгийн сургуулийг Сагсан бөмбөгийн шигшээгээр их сайн байдаг гэж дуулсан. Эдүгийн сургууль дээр нэгэнт ирсэн юм чинь дасгалжуулагч багшаас ингээд нэг үндсэн зөвлөгөө авснаар ер нь энэ контентыг үргэлжлүүлэх үү, би чадах уугүй юу гэдгийг онлын хувьд цөмөрөө бас мэдье. Тэгээ чадна гэвэл контентоо үргэлжлүүлэх гэж шийдсэн юм аа. За ингээд цөмөр хамтдаа эхлүүлье. Хамгийн ихний хүн миний бас дотны нөхөр байгаа. Ер нь хүний хамгийн дотны найз, хамгийн том хатуу үгийг хэлдэг, хамгийн том дайсан байдаг ч гэж үг байдаг. 40 настай хүн 18 чиг эрч хүчтэй болж чадах уу гэдэг нэг контентыг эхлүүлж байгаа юм. Тэгээ хамгийн ихний уцаар ярьж байгаа хүн минь найз чи. За тэгээд чи яах вэ гэхээр өгшөө надад би өндөр үсэрдэг болохын тулд яах ёстой гэсэн 10 зөвлөгөөг өгөөч хөө. Би ер нь өндөр үсэрч чадах болов. За миний үндсэн биеийн пропорц юу вэ гэхээр би 175 магадгүй сүүлд үзэхэд 174 болцсон ч явах шиг байлаа. 174 өндөртэй 97 кг жинтэй хүн сагсны шийднээс 1 жилийн дотор үсрээд барьдаг бол чадах болов. 1 жилийн дотор. Тэтгэвч чинь ихний ээлжид тавиад гэсэн жингээ асна. За эхний зөвлөгөө жингээ асна. За тэгээд 40 нас гэдэг жингээ асах чинь нэлээд витамины дутагдлууд явагдана. Чи витаминуудыг нөхөн. нэмэлт бэлтгэл. За. Витаминууд аа. За. Тэгээд чи хоол Нэмэлт бэлтгэл чи хоол биш юм уу те? биш нэмэлт битүүний тоххой чи тэгээ хоолоо анхаарч одоо нүр тусаасан саасаа асна. За хоол дөрөв дэх зөвлөгөө. Дөрөв зөвлөгөө тэгээд нөгөө дасгал сургалтыг л одоо байнга л хийндээ. Өөр заалны бэлтгэлээсээ юм. Тэ за окей ойлголоо. За 5 үндсэн гол зөвлөгөө жингээ хасах юм байна. Нэмэлт бэлтгэл хэрэглэх юм байна. Хоолн дээр анхаарах юм байна. Дасгал сургалт хийх юм байна. За ялангуяа үсрий гэж бодвол хөлөө чангалах юм байна. Зөв үү? Ер нь хоолол нүр тусаа эсэнчлээ хасж ижил. За баярлалаа үгүй. За тэгээд чадах болоо яадаг бол мань одоо тэгээд юу л хийчихвдээ. За амжилт. Хоёр дахь хүн за Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуулийн болиолын тэнхимийн эрхлэгч Монгол Улсын гавьяа тамирчин Наран Туяа гэдэг хүнтэй яг мэрэгжлийн хүнтэй ярьж үзье. Ер нь 40 настай хүн чадах болоо. Байна уу? Наран Туяа өгшөө. Тийм байна. За өдрийн мэндэ өгшөө. Сайн байна уу та? Өдрийн мэнд сайн байна уу? За Наран Туяа өгшөө. Би таны дугаарыг танаа сургуулиас аваад за одоо яг нэг 40 настай хүн 18 чиг өндөр үсэрч чадах уу гэдэг ийм нэг контент цугийг эхлүүлээд за танаас нэг зөвлөгөө авах гэж залгаж байгаа юм багшаа. За. Тэгэхээр би яг 1 жилийн хугацаанд Сагсан бөмбөгийн голцооноос одоо барих хэмжээний өндөр үсрэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг 10 зөвлөгөөг та надад өгөөч гэд. Ер нь би физиологийн хувьд 40 настай хүн чадах болов уу гшаа эхний асуулт. За мэдээж чадна. Ягаад гэвэл хүн биеийн болцоо чинь метр 75 гэж байна. Тэгэхээр нөгөө нэг биеийн хэмжээс хэд байхаа гэхээр өндөр метр 75 бол жин 65-аас 70 кг жинтэй байх хэрэгтэй. Гэтэл өөрийн чинь жин бол одоо нэлийн их өндөр биш үү те. Нэг номерт жингээ хасна гэдэг. Жингээ хасахын тулд тогтмол юу хийх ёстой вэ гэх юм бол бэлтгэл сургалт 7 хоногт нэг дор хаяж нэг 3 удаа бэлтгэл хийх гэсэн үг. За нэлийн их өндөр жинтэй байгаа учраас нэг түрүүнд ямар үйлдэл хийх вэ гэх юм бол гүү гэсэн үг. Гүүж одоо нэгсэндээ өөр хажийн тодорхой хэмжээгээр бууруулна гэсэн. Тэрнээс бол шууд ийм өсрөлийн дасгал хийгээл шууд ийм хүчтэй бэлтгэлүүд явахгүй гэсэн үг. Түүнээс гадна хоолны зохицуултыг бас хийж өгнө гэсэн. За тэгээд дээрэс нь хол туршлууд хийгдэх байх хэрэгтэй гэсэн үг. Нэгсэндээ одоо арх тамхи явах юм те. Арх тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Би 10 жилд байхдаа волейболын спортоор хичээлдэг байсан. Говьлтай аймгийн уран чимэг багшийн шав. Та уран авшиг таних уу? Таних. Тийм. За. Тэгээ би ямар ч байсан энэ зорилтоо тавиад эхлүүлье. Тэгээд явцын дунд багш дээрээ бас нэг яваад очноо багшаа. Их баярлалаа. Танд амжилт хүсье багшаа. За баярлалаа. За баярлалаа багш. За.
аргагүй мэрэгжлийн хүн гэсэн шиг маш өөр зөвлөгөө өгч байна. Би эн чи юу н чадах юм уу? 65-аас 75 кг үндсэн биеийн пропорц байх ёстой юм байна. За 80 кг хүртэл буу гэсэн. За окей ойлголоо. Нараа өгшийн зөвлөгөөг авлаа. Нараа өгшөө танд маш их баярлалаа. Яа бас л чанга даваа. За 3 дахь хүн лүгээ холбогдъё. За 3 дахь хүн бол за Монгол Улсын гавьяат, саяхан шинэ гавьяат болсон миний волейболын бас багш Урнаа өгш руугаа ярэ. Байна уу? За Урнаа өгш сайн байна уу та? Сайн байна. За ажил өндөр өгш доржоо өнөө. За. Хамгийн ихний асуулт нь юу гэхээр багшаа ер нь 40 настай хүн 18 чихэ байж чадах уу? Тэгэж өндөр өсрөж чадах болов багшаа? За одоо ер нь бол одоо 18 чихэ арай л өсөхгүй. За. Тэр нь бол тэгж үсэж байна. Ааха. Биологийн наст тэр бас. За хоёрдугаарт одоо би чин ямар байгаа лээ? Биеийн жин 97 кг, өндөр 175. Тэгэхээр чи одоо хоёрдугаарт одоо жингээ хасах юм байна. Гуравт одоо тэгээ яг би норматив жинд бас хүрэх шаардлагатай байна. Тэгээд одоо хөнгө атлетикийн бэлтгэл хийх шаардлагатай. Тэгээд тэр нь бол тесрэлт одоо өсрэлтээ сайжруулах гэж байгаа учраас бол хөнгө атлетикийн бэлтгэлийг одоо бас сайн хийх хэрэгтэй. Ааха. Зөвлөмөр байна. Гэхдээ бол ер нь 18 чихээ бол ер нь 40 настай хүн хэдэж өсөхгүй. Ааха. Тэст ер нь аль тийм. Ай. За ойлголоо багшаа. Жин хасхийн тулд юу хийх вэ багшаа? Хөнгө атлетикээр хичээлэхээс гадна хоолунд анхаарах уу яах вэ? Анхаарах хэрэгтэй. Ер нь бол хараач хоолоо маш их бас анхаарна. Ер нь бол бэлтгэл хийсний хажуугаар бол зайлшгүй хоолыг анхаарна. Зөв. Өөрөө бол одоо маш их төвчээртэй бас өөрийгөө ялан дийлнэ гэсэн байх хэрэгтэй байна. Ааха. Харин тийм ээ багшаа. Одоо чадах болов гэдэг итгэл ер нь эхнээсээ баг мохох гээд байна уу? Одоо таны зөвлөгөөг сонсоод. За тэгээ багшаа. Ер нь яг биеийн стандарт пропорц хэд байх хэвээр багшаа? Ер нь би чинь асуулт. Чи одоо метр юу гэсэн штэ 75 97 кг. Чиний чин яг хэвийн юундаа болвол чи бол 75-аас нэг чиний насны хүнийг 75-аас нэг 80 хооронд өгнө чиний хэвийн чи байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр яг одоо тий бэлтгэлтэй тэгээд одоо хоолтойгоо зохицуулах тийм л илүүлээ хайх хэрэгтэй. Тэгжээж л одоо өсрэлт хурдч юм нэмэгдэнэ гэсэн үг. Ааха. За. Тэгээ багштай шинхэн гавьяат толсонд бас баяр хүргэе багшаа. За баярлалаа. За тэгээд шавын тухтай холбогдъё багшаа. Их баярлалаа. За баярлалаа. Яа, за Нарантой багш, Уран чимэг багш хоёр яг адилхан зөвлөж байна. Би ер нь 75 кг-аас 80 кг-ийн хооронд байх хэрэгтэй юм байна. Төвчээр их шаардах юм байна. Тууштай байх хэрэгтэй юм байна. Яана. За давна. За төвчээр их шаардах юм байна. За ингээд дөрөв хүн лүгээ холбогдъё. Болдоо ах руу зорлохъя. Болдоо ах бол одоо миний хар багаас яг спортод оруулсан манай Говьлтай аймгийн дасгалжуулагч багш байгаа. За Болдоо ах руу шүү. Алло. Сайн байна уу Болдоо? Сайн байна. За. Охоо 50 байна хаа. Сайхан та сайхан үлдэж байна. Болдоо. За дүүнэг 40 настай хүн 18 чихээ өндөр өсөрч чадах уу гэдэг энэ контентыг эхлүүлж байгаа юм. За одоо яг бид нэг бичлэг хийгээд танаас нэг товчхон та надад нэг яг энэ 18 чихээ байж чадах уу гэдэг дээр нэг 5 зөвлөгөө өгөөч гэж байгаа. Өхөөс өмнө ер нь чадах болов гэдэг асуултаар эхлэе Болдоо хаа. Боломжтой. Надад 100 биш 80% бол хангалттай. За. Хамгийн гол нь бие өндөр жингээс ийдэг шиг гарга. За. Хит таргалтай байна уу? Тарган байна уу? Уран төвшин байдаг. За. Хэвийн. Дураалт гэдэг. Ааха. Тэгэхээр чинь өндөр чинь хэд вэ? Метр 75, 97 кг жинтэй. Тэгэхээр илүү жинтэй гэсэн үг байна. Илүү жинтэй гэхээрээс одоо хэвийн харгалтай. Ааха. Өдөр тутам өглөөний гүйлт алхалт. Ааха. Ууланд алхах. Ааха. Тийм бас юу урдан жингээ хасч байна. Ааха. Тэгээд насны онцлог төхөөлөх
хөдөлгөөнөө хий. Хэвлийн сүнээс цай хий. Хэвлээ за ойлголоо. Хэвлийн сүнээс цай хий. Хөлийн үндсэн суулт. Хөл хөлтөр үндсэн суулт хийж явдаг шүү дээ. Тий. Тийм суулт хийж явал ер нь хамгийн төгөнтэй тасгал бол энэ хөлийн үндсэн суулт хийж. За ойлголоо. За. Болдохоо их баярлалаа. Айгу үнэтэй зөвлөгөөнүүд байна. За тэгээд дүүн тантай эргээд холбогдъё хаа. За ахтай амжилт хүсье. За баярлалаа. Эдүгэн сургуулийг бас сагсан бөмбөгөөр мундаг гэдгийг юм чинь эдүгэн сургуулийн багштай бас нэг зөвлөгөө сонсоё гэж бодож байна. За багш хаана вэ? Самаа нөө лавдорж. За их төвшөө. За чи надаас залуу хүн баг шиг байна. За та надад нэг зөвлөгөө өгөхгүй юу? За ямар зөвлөгөө вэ гэхээр би өнөөдөр энэ жил 40 нас хүрэж байгаа. 40 настай хүн 18 нас шиг эрч хүчтэй өндөр өсөрч чадах уу гэдэг энэ сорилтыг нэг жилийн хугацаанд эхлүүлж байгаа. Тэгэхээр би одоо яг нэг жилийн дараа танаа заалан дээрээд энэ коллекцон руу өсрээд барьдаг энэ төвшөнд очиж ер нь чадах болоо. За нэгдүгээр тэгвэл одоо таны өөрөө чинь одоо тууштай байдал хамгийн чухал. Тэгээд нэг жилийн хугацаанд гэж байгаа юм чи хангалттай болно. Тэгээд хамгийн түрүүнд та өөрөө одоо дасгал хөдөлгөөн амар сайн хийгээд бие билдэрч одоо нөгөө бэлэн болсон тохиолдолд нөгөө нэг өсрэлтийн дасгал одоо гэрээр хийх ч юм уу зааланд фитнес гээ та өөрөө тэрийгээ сонгоод хийвэл ерөнхийдөө боломжтой. Боломжтой. За ашигтай яг за боломжтой гэдэг чинь бас надад итгэл өгч байна. Хоёр дахь нь за тэгвэл би жингээ хасахын тулд ер нь яах ёстой вэ? Ямар дасгал хийх вэ? Альсвал спортоор хичээлэх үү, фитнес явах уу, өглөө гүүх үү? Та надад нэг хамгийн топ жин хасах 5 зөвлөгөө өгөөч. За миний бодлоор бол ерөнхийдөө хамгийн түрүүнд бол та одоо нөгөө нэг одоо ч нөгөө нэг нийгэмд одоо нөгөө нэг чихрийн хэрэглээ амар их баг шүү дээ. Тийм болохоор хамгийн түрүүнд заал фитнес гэхээс улдаар хамгийн түрүүнд одоо нөгөө өдөр тутамд хэрэглэж байгаа хоолон суух шүү дээ. Тэрэн дээрээ чихрийн хэрэглээгээ хамгийн түрүүнд хасвал одоо нөгөө ундаа уухаас илүү ус уух гэдэг тэрийг явал ерөнхийдөө танд хамгийн түрүүнд одоо хийх зүйл нь бол одоо нөгөө чихрийн хэрэглээгээ босгох гэж хэлсэн. Хоёр дахь нь тэгвэл та одоо зөв цагт зөв нойроо авах нь хамгийн чухал. Тийм жин дээрээ. За тэгээд дараагийнх нь болохоор одоо нөгөө нэг стресс гэдэг миний хувьд бол гэж боддог. Стрессээ өөрөө зохицуулж чадвал ерөнхийдөө таны бие организм хүлээж аваад тэгээ нөгөө нэг дараагийнхаа одоо нөгөө нэг дасгал хөдөлгөөн хийх чинь илүү нөгөө нэг ихэд зоолж өгнө гэсэн. Хамгийн түрүүнд одоо бие бэлтгэл хамгийн чухал юм да. Тийм. Нойр бас амар чухал. Та нойроо зохицуулж чадахгүй бол ерөнхийдөө таны бие ч хүлээж авахгүй. Тэгээ нөгөө нэг цаанаага организм чинь ерөнхийдөө ингээд явж байгаа болохоор ч таны нөгөө нэг гаднаас хөвж байгаа энэ контакт юунуудыг ч авахгүйгээр одоо нойр дутуугаад одоо яг сагсан мөнгөд гэдэг байхгүй юу? Ер нь өглөө босч гүйлээ гэвэл хэдэн цагаас босчгүй бол зүгээр вэ? Орой унтвал хэдэн цагт унтвал зүгээр вэ? За оройн унталт болохоор одоо бол яг нэг бага насны хүмүүсээр болохоор бидэд болохоор яг нэг 10-аас 9 өнгөрөөгөө 30-аас одоо нэг бие нэг сүнэлт мөнэлт хийгээд яг бие халаагаад нэг 10 гээд орондоо ороод яг ингээд унтахад яг тохиромжтой гэдэг. За баярлалаа. Үнэтэй зөвлөгөө байлаа. Амжилт хүсье. За айгүй үнэтэй зөвлөгөөнүүд авчлаа. За сэтгэл зүгээ би маш сайн бэлдэх хэрэгтэй юм байна. Шууд би миний ойлгож байгаагаар шууд жимд яваал спортоор хичээллээл дасгал сургалтыг хийгээл бөмбөгдөөл эхлэе гэж бодсоо. Огт болохгүй юм байна. Ээлж дараалтаа явах юм байна. Эхлээ сайхан уушигны багтаамжаа сайжруулах үүднээс өглөө гүүх юм байна. Зөөлөн гүүх юм байна. Алхах юм байна. Аажмаар хугацаагаа нэмээд ингээд бодиулын секцэндээ яваад сонголтын дасгалаа хийгээд ингээд сүүлд нь одоо яг хүчний дасгал хийгээд жим юмд явах нь зөв юм шиг байна. Хоолтон дээр бас анхаарай. За хоолтон дээр чихэр сахартай зүйлгсэ. Одоо би шоколад идэх айгүй дуртай. За гэртээ хараад сахартай тараг айгүй уух дуртай. За манай гэрээр дүүрэн дандаа гурлан бүтээгдэхүүнүүд байдаг. За бид дээр бол дандаа гурлан бүтээгдэхүүн иддэг. Яна одоо дуртай бүх зүйлүүдээ ер нь хорих юм байна. За гэхдээ чадна гэдэг зорилт тавьсан. Иймээс одоо хичээ. Тэгээ цөмөр хамтдаа миний биеийн пропорц яг өнөөдөр хамгийн ихний контент хийж байгаа 2026 оны 1 сарын өнөөдөр 25-ны өдөр болж байна. За тэгвэл одоо цөмөр хамтдаа би ер нь ямар өндөр өсөрж байна яг одоогийн байдлаар энэ коллекциончуд өсөрж үзье. За хамтдаа энэ шийдвэр бас өсөрж үзнэ. За багшаа нэг юм асуугаад. Энэ шийдвэрийн өндөр яг газраас дэше хэдэн метр байх юм бол стандарт. За 3 метр 5 см. 3 метр 5. За намайг ингээд нэг авдаа. За энэ дүүнэрийн хичээл саад болохгүйгээр метр гарав уу? Хаяа. За би дараагийн удаа метртэй ирмээр юм байна. За метр 20 өсрлээ гэхэд
энэс асуудалгүй барина гэж ойлгох уу те. Ямар ч гэсэн метр байх хэрэгтэй юм байна. Хувцлан дээр анхаарах юм байна. Энэ зааланд миний пүүз айхтар алтарч байна. Зүгээр ингээд. Тэгэхээр би ч одоо энийг заалан тоглоог болохоор зүгээр л пүүзгээд өмсөд ирсэн. Бас тэгмээргүй юм байна. Анхаарад бас зуралттай пүүз авах юм байна. За ингээд үсэрж үзье. Энэ самбаранд бол яагаад ч хүрэхгүй те. Шууд үсрэхээр гайгүй байдаг байгаа. Халтарч монжстай хөгийн тарих үү те. Уг нь ийм ч хүн байгаагүй юм да. Ер нь би шууд яг энэ самбар дээр л ер нь дасгал хий да. Яг 1 жилийн дараа энэ шийдэн дээр би яг доороос нүсрээд энэ саарл колцооноос барьдаг байх энэ зорилтыг тавилаа. Тэгээд тэхийн тулд саяны хүмүүсийн зөвлөсөн зөвлөгөөний дагуу яг 1 жил би яваад үзье. Чадах байх гэж итгэж байна. За одоо доороос нь ямар ч үсэн үсрээд үзнэ. За торонд бол хурж ийн. Тэгээд надад хэр дутгаар байна хэлээрэй заа. За шууд ингээд чи ойрд үсрээгөө. Шууд энэ хоёр шилбэний булчинлоо шууд ачаал л өгч байна. Нилээн бараг шүрмэс татах хэмжээнд ирж штэ. За одоо шууд доороос нь нилээн үсрээд үзье. За ингээ хажуу талаас нь энэ зангилаа гэхээр ер нь ойролцоогоор хичнээн үсрэхээр байна манайхаа. 50 цент үү? Тийм аа. За эн чин би халаал заавал хийх хэрэгтэй болж таарна. За 50 цент гэжээвэл одоо үсэрж байгаа дээрээс нэмэх нь 50 гэсэн үг. Ийм ч байгаагүй. Намааг уг нь 18 таа байхад үсрэхэд үсрээд бүр ингээ агаар дээрээ тогтож байгаа юм шиг мэдрэмж надад төрдөг байсан. Тэгээ ингээ доотгоо ингэж хараад болиол дээр довтолж өрхөд сэдгэн дээр. За яах вэ? Хүүхдүүдийг, залуучуудыг хараад ямар гоё юм бэ? Би ийм байсан гэж ярих биш. Яг тэрэндээ хүрх зорилт тавиад одоо энэ дасгалуудыг бүгдийг хий гэж бодож байна. Тэгээ ер нь яг зүгээр эндээс хэлэхэд хүн яг өвчний орон дээр өвчтэй орон дээр ингээд хэвтэж явах энэ акшнд бол маш олон зүйл бодогдох юм байлээ. Энэ ч үүднээс 24 онд бүтэн 1 жил бас хайр улсад имчилгээтэй байлаа. Заавал би өнгөрсөн залуу үе шиг эрч хүчтэй болондоо гэдгийг орон дээр хэвтэж явахдаа бас их мөрөөдөж бодож байсан. Тэрийгээ заавал хийн. Одоо яг миний пропорц би ингээд харагдаж байна. Гэхдээ за гидсээ тавиач гэж байна. За гидсээ тавилаа. Нэг иймэрхүү гидстэй ингээд байж байна. За гидсээ ямар ч байсан хасъя. За тэгээд бүгдөө хамтдаа надтай адилхан бас нэг эр зориг гаргаад спортоор хичээллээрээ би өдөр болгон 365 хоног өдөр болгоно ямар ч рилдэж хий 7 хоногт нэг удаа энэ контентоо оруулъя. Хамгийн ихнийх нь би яг энэ онлайн дагуу өөрийгөө дасгаж өглөө ер нь гүй хөнгөн байдлаас ачаал багтаагаас ачаал руу ингээд нэмэгдээд орё гэж бодож байна. За ямар ч байсан хэсэг тоорлоо. За гүйлт бол болох юм байна. Өсчөж гайгүй байна. Гэтэ анхаарам зүйл нь дараагийн удаа ирэхдээ би ер нь ямар ч зааланд ингэ гүйсэн бай, гадааг гүйсэн бай. Заавал гатуура жакеттай бие дэврийн цамцтай байхгүй бол бас болохгүй юм байна. Өнөөдөр бол яг ингэ дасгал бол хийхгүй. Ямар ч онлын ойлголтоо авъя. За 18 та байхдаа бол 50 сониочдөг байсан. Гидсний таталтыг сайн хий гэж ах шиг байна. Одоо бараг 5 сониохгүй байна. Нэг за ямар ч байсан 10 сониолоо. Шууд энэ гарын артлын ширмэс болоо шууд татчих. За тэгэхээр гар мар бол одоо зүгээр л нэг хальс болцсон. Зүгээр л нэг одоо юу гэдэг юм мах өөх ийм л болцсон байгаа юм байна. За тэгээд за өөртөө бол хэлэх үг үнэхээр алга. Ямар ч байсан хичээнэ степ бай степээр буюу алхамаар сайжрах хэрэгтэй юм байна. За дөнгөж одоо сургуульд дасгал эхлэегүй байгаа энэ үед надтай нийлэх найзууд байвал миний Instagram хаягийн доогуур явж байгаа хаяг Facebook хаягийг дагаад YouTube дээр бас та гэд маань саналаа бас бичээрэй. За би бол тийм ямар нэгэн зүйлийн одоо төгс авьяастай хүн бол биш. Эгэлж ирийн нэг 40 хүрж байгаа турах зорилт тавиад 18 та байх үеиг шигэ өндөр үсэрдэг тэр мэдрэмжээ л авахыг хүссэн. Тийм л нэг залуу байгаа. Тэгээд хамтдаа цөмөрөө нэгдэж спортоор хичээлцгээе.